За чөтгөрийн ангаш буюу Demon Slayer Kimetsu no Yaiba-ийн 4-р парт орж байна. 4-р анги хэцэн шалгаруулалт. Өмнөх Танжиро Сабитог ялснаар туссан. За яг яаж ялсан мэхээр түн сул талын утас гэхзүүл түүний элдний өдрөөс дайсан сул тал хүртэл харагддаг. Гүй яхав үнэртэй тэгээд хамраараа хардагч гэх юм уу. Тэгээ ер нь бол нэг тийм утсад дааж ялсан л гэсэн үг. Тэгсэн хаанаас ч юм Рокотоки багш гарч ирсэн ээ. Үнэндээ чамайг эцэн шалгаруулж явуулах бодлогоос. Дахиад нэг хөвгт хүүлийг хүсээг юм аа. Гэхдээ энэ жолоо тавчиж чадсан ч сайн байна. Чийж гайхалтай хөвгт юм аа гэж хэлдэг. 最終戦です。必ず生きて戻る。わしも妹もここで待っている。 Өрөөнд бэлтгэлээ тусдаа тэмдэглэж баахан хоолыгээ тэр хоёр сурган найр хийгээд байгаа маа. Рокотоки багч одоо миний чамд хийж өгч чадах зүйл байхгүй. Цааш давлам хүн зүйлтэй нүртүүлж сахны хүртлэг бэлтгэлч юу ч биш юм шиг санагдана. Тиймээс сүүлчийн удаа юунд санаад байхгүй сайн амраад ав гэж бодно. Тэгээ ч угаасаа Танжиро насны хүмүүс сэд жижиг хурдан амлаа штеп. Гэхдээ ч өтрүүч гэсэн адилхан. Олон хүн идэх тусан болон хүчрэх чинь. Зарим нь би янз бүрийн батад оруулах хавцад сонин чадварууд ашигладаг. Танжиро шиг сайн өнөрлөдөг хүн бол нэг удахгүй өнөрөнд л хэдэн хүн эзэсний мэдж чадхад. Угийн их хүн эзэн ч тэрийг андшгүй. Амар муухай, хуурц ялзарсан, илжирсэн, ер нь амар заванартай. За энэ 4 өнөр та нарч авах. Буцаад Танжиро дээр очивол Рокотоки багштанд өөрөө хин тарин шивсэн хамгаалах багийн үнэн баг өгдөг. Бүр яг Сабита Макама хоёрын баг байгаа зү. Маргааш өглөө Танжиро багшийнхаа ус өөлийн хайтай хувцаамсаа нэзэхгүй юуж бас эргэж ирэх амлаад Рокотоки багшд баярлаа. Бядгүй ирээд ирнэ гэд явна. Тэгснэ жоох яваад зогсноо. Сабита Макама хоёрт минь түргээрээ гэд байгаамаа. Тэгсэн багшин царай хавьсснэ. Чи яаж тэр хүсүүдэд нэрмэж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ аним маань чөтгөртэй дээр нэмээд сүнстэй болох нь батлагдаж байгаа маа. Гэтэ яг сүнснүүд нь сайн дөрүүд нь муул та. Тэгэл ер нь Сабита Макама орч сүнс болохоор л ямар ч нүргүү манай энэ дэрт ус жалгуулад ирсэн юм л та. Гэтэ Танжиро бол тэр хоёрыг амьд хөвтөөл гэж удаа яваад байгаа штеп. Одоо арай эцсийн шалгаруулалт гэж үвэ. Энэ бол чөтгөрийн ангартын бүлэмд илзэгсэн шийддэг сүүлчийн шалгалт. Ер нь бол ийш л гэсэн үг. Гэхдээ бүгдийн анги цуглаад цаас болбороод чөтгөрөөдөө тухайн асуултад хариулаад цухгүй нь ойлгомжтой. Харин чөтгөрөөдөр дөрөн бүжиг Касаны уулын 7 хоног амьдл төстэй. Энэ чөтгөрөөдөө чөтгөрийн ангарт амьдраа бирсэн. Гэхдээ яагаад чөтгөрөөд нь ингээ баригдчаад эднэрт алуулахыг хүлээгээд энэ дотор хоригдоод байгаа вэ гэхлээр энийг Чернелийн ганц зүгээс энийг оронгот энс гэдэг бос чөтгөрөөд амир үзяддаг. Тийм болохоор ерөөсөө өртдөггүй. Энэ уулын бэлд битүү ороод орой хэсэгт нургадаггүй. Тэгэхээр тэр хэсэгт нь битүү чөтгөрөөд байгаа л гэсэн үг. За тэгээд хоёр хөвлөө татсан юм шиг адилхан охин амжилт туснаар эцсийн шалгаруулалт эхэллээ. Эхлээл шууд төрөд 2-3-аараа дарчин. Тэгснэ миний газар нутаг энэ тэр гэж хэрэлдээ Танжиро бол хоёуланг нэгэн зэрэг бүрэн төлөрсөн амьсгал дөрөвдөө төлөв гайхалтай төрөлгөө ялж чаддаг. Энэ сэлвэн насыг хүчиртэй. Чөтгөрөөдийн сул тал нь хүзүү байдаг гэсэн нэ. Гэхдээ энгийн сэлмээр цавчлаа гэдэг өгөхгүй. Харин чөтгөрийн ангартын корпусоос тусгаал онцгой өдрөөр хийдэг ничрийн сэлэм буюу ничрийн катанагаар л алдаг. Энэ сэлэм нь бол Рокотоки багшийн Танжиро төгсөн. Сэлмээ болох юм бол ёстой чухал шүү гэдэг сэлэм байгаа зү. Хоёр чөтгөрийг 50 нөртөө гэж залбирч амжилт дуусаагүй л амар муухай ялцарсан өнөр өнөртэй өвчтэй. Гайхал харцсан юу вэ? Бараг 10 давхар барилга өндөртэй. Нэг том гартай, гартай амралан гартай чөтгөр бүр ядж байгаа нэг хүүхдийг хэдээд улам том болчихдаг цаа. Бараг чөтгөрөш бөөг нарсан гар яваад байгаа юм чи. Тэгсэн мөр гараараа буудаж мутаад. Яг өөр хүнийг алах гэхэд Танжиро хэдээсэн ч би дахин сул дорой биш. Гэ тэр хүнийг аврахад нөгөө чөтгөр өө над дээр дахиад нэг өхөр дүмүнийг иржээ. Одоо би чигийн хэдэн ам бэ гэж асууснаа. 5-2 гарсныг сансаад Рокотоки чамайг хараалаад өшөөхөө дээ гэд өрлөөд байна. Уг нь энэ дагаа хич дөрүүд ганц 2 хүн идэл алуулцдаг. Гэхдээ энэ чөтгөр бүр дар хойж 50 шалгуулагч игээд хувьсаж ийм том гар талсан. Тэгснэ Танжироор заагаад 12, 13 14-т хүн гэдэг. 47 жилийн өмнө Рокотоки багш түүнийг сул дорой чөтгөр байхад нь энд авчиж ирж хоржилтээ. Тэрнээс хойш Рокотоки дус санаа шалгуулахар ирсэн бүх шавыг ална гэж өөртөө амлаж. Харин Танжиро 14-т хүн. Түүний сайн санаж байгаа хоёр л чив байгаа. Эхнийх нь тоорон өнгийн үстэй хацар дээрээ сорвтөв. Хамгийн хүчтэй нас. Дараагийнх нь цэцгийн кимонотой хэн. Тийм ч хүчтэй байгаа гэж үнэхээр шалмаг хөдөлгөөнтэй. Энэ үнэн баг би хаанаас чарсан тань. Рокотоки бүх шавьд өөрийн тэнгуү бага дөрөлгө хийж өгдөг. Хамаалах баг гэж юм. Тэг үнэндээ тэд энэ багнаас л болж идүүлсэн. Рокотоки өөрөө алснаас ялгаагүй. Энэ үгийг хэлэхэд цэцгийн кимонотой охины амьсгал нь алдагдсанаар идүүлж. Танжироч тэдэн Сабита Макама хоёр гэдэг мэдээд уурандаа дайрлаа. Тайвшир Танжиро. Амьсгалч алдагдаад байна. Зүгээр дээ. Бидний битээд та. Танжиро гартаа чөтгөр цахиулан унахад нөгөө аварсан хүн бүр үнэн амээ. Түүнийг иж явах орон цугчиг гэж яваад үгүй. Рокотокигийн маснаг новш хүлээ. Дахиад нэг шавь нэргэж ирэхгүй бол яах вэ? Цэргийг хармаар л шүү. Гэжих Танжирог алах гэхэд Ёкета. Мада ёкета. Асугигаа. Танжиро дахиад хүн хүлэхгүй нь түнл өрсөн бүх гарнуудад завчаан амьсгалаа авч өнөөр нь орос ирж байгааг мэдээ дээшээ өсөрөхөд агаар дээр болооч чадахгүй байхад налах гэхэд гарын дээр нь гүсэр хүзүүн дээр нь тулж ирнэ. Танжиро түүнийг олж чадах болов? Түүний үзийг хатуу штэ. Тэр чадмаадгүй, чадахгүй ч магадгүй. Угаасаа хичнээн хэвлэлсэн ч хизээж хангалттай байхгүй. Гэхдээ нэг зүйл бол өөрчлөгдөхгүй. Тэр хэний ч хавааснаас илүү том цөлөг хувааж чадсан. Гартаа чөтгөрч миний хүзүү хатуу тэр тоороо өстө наш татаж чадаагүй гэж санаа зовхгүй байсан ч. 首を切り損ねたところで頭を握りつぶしてやる。あいつと同じように。
水面切り。どうだねずこ、兄ちゃんかっこいいだろ。ここで大正こそこそ噂話。金髪の少年善逸は選別試験を嫌がって師匠にめちゃくちゃビンタされてきたらしいよ。次回第5話、己の鋼。